Бадрах гэртээ ирээд хинтээ чууч хэрэлгүй байсаар хүнжилдөө шургажээ. Ангид нь байдаг өнөөх хинт суудаггүй хоосон сандлын тухай бодлоо санаанаас нь гарах шинж өөр алга. Хар дарсан зүүдэнд нь тэр сандал дээр сууж байсан хачин охин би энэ одоо намайг эндээ чи бас мэддэг боллоо гэж хэлээд инээж байсан нь бодогдож сэтгэлийг нь тавгуутуулах хажээ. Бас өнөөдөр айж өрөлсөөр сургуулиасаа гарч гүйлтсэн ангийнхан нь би энд байна гэж хэн нэгний шивнэн хэлхийг сонссон нь батлан хэлсэн. Үүнээс гадна эрүүл саруул байсан хорлмаа багшийн гинтийн үхэл энэ бүхэн цөм хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой юм шиг мэдрэмж төрөхөд Бадрах хүнжилтөө тавгуутан хөрвөлөө. Утасныхаа дэлгэцийг асааж цаг хартал аль хэдийн шүн тунд болсон байх нь тэр. Ингээд Бадрах өөрийгөө хүчлэж хамаагүй унтахаар шийдлээ. Нүдэн анаад тоолж эхлэв. Тэрээр 1 2 гэж тоолж эхлээд явсаар 114 хүрээд хэмнэлээ алдлаа. Бадрах ангидаа сууж байлаа. Анги нь харанхуй. Яг л өнөөх түрүүчийн удаагийн хар дарсан зүуднэгтэй хижил. Бадрах яагаад ч юм хичээлийнхээ дэвтрийг дэлгэж гартаа тосон бал атгалаа. 3 дугаар салааны хой талын ширээн дээр өнөөх охин ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй цэг сууж байгаа нь харанхуйд бүрдийн харагдана. Бадрах дараа нь самбарын өмнөр хэн нэгэн сүйтгэн холхин явахыг анзаарлаа. Түүнийг ихэндээ таниагүй ч дараа нь хэн болохыг нь ойлгов. Хорлмаа багш. Нас барсан байх ёстой багш өөрлөн ойртсонгүй. Тэрхэн хавьдаал холхин явгаажээ. Тэгснэ аманда юу ч юм гөвтнөж байснаа Бадрах руу хандан чангаар ярьлаа. Бадрах одоо бичээрэй. Би зээж бичиг болно. Бадрах хорлмоо багшийн энэ хэлсэн үгийг сонсоод сэтгэл нь жихүүцгийг мэдэрсэн ч яаж чадсангүй. Тэгээд хорлмоо багш үргэлжлүүлээд юу ч юм ярихад Бадрах түүнийг нь бичиж эхлэв. Үнэн дээр юу гэд байгааг нь сонсож чадахгүй байгаа хэрнээл ойлгоод байгаа аятай дэвтэр дээр хоцролгүй бичих ажээ. сайн байна. Одоо надад юу бичсэн шалгавал. Хорлмоо багш ингэж хэлээд өөрийнх нь сууж буй ширээ рүү дөхөн алхахад Бадрах энэ болж буй үйл явдалтай огтхонж эвдэрч чадахгүй тарчилсаар байснаа хэн нэгнээс тусламж дуудахыг хичээн чангаар ориллоо. Гэвч хоолой нь өөрийнх нь төсөөлсөн шиг чангаар дуугарсангүй. Ердөөл нэг муухан гин шиг төдий аваа гарчээ. 3 дугаар салааны хойн суусан өнөөх охин нуг хийлгэн инээж хорлмоо багш өөрлөө нь улам бүр ойрцсоор байсан учраас Бадрах үргэлжлүүлээд цөхрөлтгүй хашгирч гарлаа. Гэвч өнөөх л дөнгөж төдий гингэнсэн аваа гарах бөгөөд Бадрах яг энэ мөчөд өөрийнхөө зүүдэлж буйг ухаарлаа. Тэгээд хорлмоо багш өөрийнх нь дээрээс тонгоогод ирэхийн үед арайхийн сэрэв. Эхэндээ өөрийгөө хаана байгаагаа ухаарсангүй. Учир нь Бадрах өөрийгөө орон дээр хэвтэх биш сандал дээр сууж байгаагаа мэдсэн хэрэг. Тэгээд өөрийнхөө сэрсэн эсгтэйч эргэлзэх шиг болж эргэн тойрноо ажигласны эцэст гэрте байгаадаа итгэлтэй боллоо. Тэрээр өөрийнхөө өрөөнд бичгийн ширээнийхээ өмнө гартаа тосон бод атгачсан сууж байна. Хөшгөн нээлттэй цонхоор гудамжны гэрэл ёлтой тусч өрөөнд доторхыг хагас ухс гэрэлтүүлэх аж. Бадрах баахан гайхсны эцэст өөрийгөө зүүдэндээ босч алхаад ширээнийхээ өмнө очиод суучихжээ гэдгийг ухаарав. Бас болоогүй ширээн дээр дэвтэр дэлгэж гэж янз нь зүүдэлж байхдаа энэ дэвтэр дээр ямар нэгэн зүйл бичсэн бололтой. Гартаа бал атгачихсан байгаа нь үнэхээр зүүдэндээ ямар нэгэн зүйл бичжээ гэдгийг нь илтгэх шиг. Дөнгөж саяхан зүүдэлсэн хачин ёрын хар дарсан зүүд санаанаас нь гарч амжаагүй байгаа Бадрах өөрийн ирэхгүй жихүүцэд ирлээ. Тэрээр урд өмнө хизэж ингэж зүүдэлж байгаагүйгээ гайхан бодсоор ширээнийхээ гэрлийг яаран асаав. Тэгээд өрөөнийхөө өмнө дэлгээтэй байгаа дэвтрийг харснаа хэртгэхийн цочлоо. Дүүн дээр том жижиг үсгээр хазгаа мөрөө хэлбэртэй хідэн үг биччихэж бид олуулаа болж байна. Улам олуулаа болвол
Одоо сургууль дээр заавал ирээрэй. Бадрах энэ хідэн үгийг өөрөө зүүдэндээ босоод биччихжээ гэдэгтээ итгэхийг хүссэнгүй. Гэвч энэхүү бодит байдлыг үгүйсгэх ямар ч арга байсангүй. Бадрах сандал дээрээс оглөвсрэн босоод орлогоо чиглэн ухарсаар тэрээр салгалан чичрэх гараасаа тосон бол мултран унахыг ч анзаарсангүй.